Монгол хэлээр ярьж ил байна. Тэгхэн би дотроо өөрийн нутг гэдэг, өөрийн улс гэдэг ийм байжээ гэд ийм нэг юм бодсон юм аа. Тэгэхээр энэ чухам өөрийн нутг байна. Манай нутгад болвол одоо дундаан болвол заах монголоор ярина. Тэгтээ нэг албаар нэг үг хэлвэл монголоор ярих тийм зав шам байхгүй. Яавал ч гэтээр ярих гэдэг. Одоо монголчууд шалвал цагаачлаад одоо Америкт одоо Европод хаана байсан Японд их байна. Тэдэн болвол өөрийн дунд одоо монгол хэлээр ярина уугүй юу? Одоо Японд байвал япон хэлээр ярина. За одоо англи байвал англиар ярина. Тийм болох нь өөрийн одоо үгэн мартаа, соёлын мартаад тэгээ гэгдэ тэгжил байгаа. Тэр их харамстай байгаа. Тийм болох Монголд ирэх нь тэр биш. Одоо өөрөөсөө монголоор яриад монгол хэлээр юу хийгээд тэгдэг болох нь их сайхан өөрийн нутг шиг юм байна гэ. Тэр үгээс эхлээд тэгээд би янтаа нэг эмнэлэг барьсан. Тэгээд одоо тэтгэлийн тийм нэг програм явуулж байгаа. Одоо агнистийн ийм төг гэдгийг бас барьсан. Ийм буйна ажил хийсэн болвол энэ ямар учиргүй өөрийн нутг дээр ирээд өөрийн ах дүүнэрд тус хүржээ гэдэг би ийм нэг сэтгэлээрийг бодоод явдаг байгаа. За одоо тэгвэл одоо номын тухай бол би их олон хэлэх юм байхгүй байна. Тэгвэл одоо энэ номыг бол өмнө гарах дээр 5 хүн орчуулсан байгаа. Тэгээд одоо энэ удаа бол энэ номыг гагцсан одоо энэ Саруул Эрдэнэ гэдэг эрдэмтэй хүн Америкт байгаа. Америкийн их урлагийн номын санд ажиллаж байсан ийм хүн байгаа. Энэ хүн ганцаараа игээд орчуулсан их сайхан найдвартай байгаа. Тэгхэн энэ номын нэрийг юу гэдэг хоо гэдгийг бид хоёр ярьсан юм аа. Тэгхэн би англиар энэ бас бичсэн байсан. Тэгсэн тэр англиар хэлсэн дээр болвол behind of the golden urn ceremony гэж хэлсэн байгаа. Тэрийг тэгээ Саруул Эрдэнэ бодоод тэгвэл одоо алтан бомбын алдуур гэдгийг хэлвэл сайн байна гэх ийм нэр өгсөн тийм учиртай байгаа. Тэгвэл та нарын номыг үзвэл та сайхан анхаарад мэднэ гэсэн тийм учир байгаа. Тэгээд баярлаа. Хамгийн сүүлд би нэг юм хэлж яасан юу ангул одоо би өврөн болвол миний аавын аавал төвд хүн байгаа. Миний ээжийн ээж болоод бүгдээрээ монгол хүн. Тэгвэл одоо би өөрөө монгол хүнгээ боддог. Би өөрөө нутагтай байхад бол төвд хүмүүстэй их холбоотой, монгол хүмүүстэй ялгалгүй их холбоотой тийм байгаа. Тэгээд одоо гумбум хийдгээд утаа гумбум гэдэг чинь монголчууд одоо гумбум хийдийн эзэн лам гэдгийг байж асан. Тэгвэл тэнд бол одоо бас буйна ажил зөндөө явуулж асан байсан.